Энэ жилийн хувийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд бол бид бүхэн энэ жилийн ирж байгаа саналуудыг бас их харгалж үзсэн. Өөрөөр хэлбэл ямар хаана байршил дээр юу хийх гээд байгаа гэдэг саналууд бол тодорхой болоод ирсэн. Тийм учраас зам дагуу шатуун төв станцуудыг яг тэр хэсэг рүү авах юм байна. Тийм одоо газруудыг хөсөж байна. Зарим нь бүр зураг гаргаад ирж байна. Тэгээ энэ бол шууд одоо тийм олох хэрэгцээ үндэслэлгүй учраас бид бүхэн бол тиймэрхүү газруудаа сонгож аваад хотын хөгжлийн төлөвлөгөөнд одоо нийцэхээр бол эдгээрийг шууд дуудлага бодлого оруулж байгаа. Тэгээд хамгийн түрүүж тэр бас одоо оролцох гэсэн хүсэл гаргаж ирсэн этгээдүүд рүү бол албан ёсны урилга хургуулна. Одоо энэ дуудлага болтонд оролцооч гэсэн. Тийм учраас энэ жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд дуудлага худалдаагаар оруулж байгаа газрууд бол зарагдах одоо ийм болцоотой байдлаар бол зохион байгуулж байгаа. За хоёрдугаар асуудал болох энэ газрын төлбөрийн нэг удаагийн төлбөр гэдэг энэ нь бол одоо өмнө нь газрын одоо эзэмшүүлсэн. Тэгээд энэ одоо эзэмшүүлэх асуудал нь болохоор хуулийн дагуу биш үү? Хуульд нийцүүлэх зайлшгүй шаардлагатай. Нөхөж нэг удаагийн төлбөр буюу дуудлага худалдааны мөнгө авч байгаа газруудыг бол хуучин бол 2013-4 онд нийслэлийн засаг даргаас гаргасан захирамж байт юм лээ. Энэ захирамжийн дагуу хуваар гэж баталж ирсэн. Бөөнд нь одоо 2-300 сая төгрөгийг төлж чадахгүй аж ахуйн нэгжээс 30% төлбөрөнд эхэлж аваад үлдсэн төлбөрийн тухайн онд нь юм уу 2 жилийн дотор багтаагаад гэрээ хийгээд авдаг юм байсан байл. Бид бол энэ ажлыг авснаас хойш ийм гэрээ хилцэл бол хийгээгүй. Нэгдүгээр тэгэхээр энэ тэгж бас компаниуд 30% ч төлж чадахгүй одоо 10% төлөөд л гэрээгээ хийчихээн гэсэн юм ягаад сөрөг юмнууд гараад лээ. Тийм учраас энийг бол хийгээгүй. Харин төлбөрөө бол 100% төлөөл гэдэг шаардлагаар ажиллаж байгаа. Одоо тэгээд наад төлөвлөгөөндөө тэр төлөвлөгөөт бус гэж хэлж болохоор саяны ярьдаг дуудлага худалдаа орлого бүрдүүлэлтийн ажлыг зохион байгуулах юм аа наад дээр одоо тоймж тусах юм уу эсвэл наадгаар явах юм уу гэдгээ сайн тооцоо. За хэдэн зуун га газрыг бид дуудлага худалдаагаар худалдах юм. Хэдэн одоо 10 тэрбум төгрөг орлого төвлөрүүлэх юм босч чадах юм нийслэл. Хэдэн га газрыг худалдах юм гэдгээ маш сайн тусгаж гаргаж ирж шүү. За. Тэгээд дөрөвний хэлдэг тэр одоо танай орлого бол одоо тэр төлөвлөсөн байгаа 82 тэрбум төгрөгийн орлого багадаа 30% өсөх нь шүү дээ. Тэгээ 2020 онд нийслэлээс улсын төсөв төлөвлөрөх орлогыг бууруулах хөрөнгө оруулалтын их усыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажилласны үр дүнд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төсөл барилга хот байгуулалтын сайдын багцад барилга хот байгуулалтын салбарыг Улаанбаатар хотод хийгдэх хөрөнгө оруулалтанд 25 тэрбум төгрөг, зам тээврийн хөгжлийн сайдын багцад зам тээврийн хөгжлийн салбарыг Улаанбаатар хотод хийгдэх хөрөнгө оруулалт 25 тэрбум төгрөгийг тус баталж нийслэлийн засаг даргад иргэшилжихээр тооцсон байгаа. Нийслэлийн 2020 оны хөрөнгө оруулалтын талаар товч танилцуулъя. За нийслэлийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн үйлчлэгийг хүртээмжтэй шуурхай болгох зорилгоор дөрвөн соломж автомашины парк шинжилтийг хийх, нийтийн тээврийн хүүхдийн сургуулийн автобусны парк шинжилтийг хийж, нийтийн тээврийн үйлчлэгийг сайжруулах, авцамын төвжирлийг бууруулах, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хог тээврийн автомашины парк шинжилтийг хийхээр, нийслэлийн иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн цагдаа, замын цагдаагийн автомашины парк шинжилтийг хийх, телекамер төслийг хэрэгжүүлэхээр, гэр ороодын доторх замуудыг сайжруулах, хатуу хүчилттэй автозамуудыг шинээр барьж бий бодлогохоор үндсэн гол хөрөнгө оруулалтынхаа бодлогыг баримтлсан байгаа.